Монгол улсын ардын жүжигчин Сүхбаатарын Уул баян сумын харьяат Нэрдуртын дуучин шарын чимцээгийн нэрмжид Дарин дуртын дууны олон улсын наадам ийхүү болж байна. Ингээд өнөөдрийн энэхүү олон улсын дарин дуртын дуулаачдын уралдааны гала концерт ийхүү өндөр үедээ эхэлж байна. Ингээд эргэн зочин эргэн цагийн ноён хаттай таавны хаан шагнал хандуул эргэн хүндтэй зочлоо өндөдгөн орон заяа. Наадмын ивент тэтгэгч Сүхбаатарын Инстаграм хамрын газар засаг дарга ноён Мандаватын Идэр Бантаныг тайзнаа хүндтэйгээр өрж байна. Ордын дуучин Монгол улсын соёлын дэргэний ажилтан урлаг судлалын ухааны доктор Мегмар Сүрэнгийн доржин давд таныг өндөдгөн мөрья. Монголын өндөдрийн тайзнаа энэ наадмын өндөд зочин нэмт ордын дуучин Сүхбаатарын хатсан сумын өвгөл Монгол улсын ардын жүжигчин Чулуунбаатарын шар хүүхэн таныг өндөдгөн örya. Эргэн зочдоо эргэн цагийн ноён хаттай таавны хаан энэхүү өндөдлийн тайзнаа хинжлэх ухааны доктор профессор Сүхбаатарын Уул баян сумын харьяат Монгол улсын ардын жүжигчин Нэрдуртын дуучин шарын чимцээнийг өндөдгөн заяа. Ингээд энэхүү өнөөдрийн Монгол улсын ардын жүжигчин хинжлэх ухааны доктор профессор шарын чимцээнд чижүүлье. За, их баярлалаа. Миний олон жилийн хүсэж мөрөөдөж байсан мөрөөдлийн өнөөдөр ингээд биелжээ. Биелээ авлаа. Мөрөөдлийн хүн дандаа 100% биелэх аргагүй. Гэхдээ бол миний хэмжээнд бол болж байна гэж бодож байна. Би 2017 оноос энэ уралдааны өдөр нэмжийг бичсэн байх лээ. Түүхээр харж байгаа. Тэгээ аливаа юм бүрэлдэн тогтно гэдэг бол бас учир шалтгаан байдаг юм байна. Тэр үед бол энэ даримт буудлыг гэж баригдаагүй байж даримт буудлыг баригдсны дараа бас энэ маань бас хүн хүлээж авах ийм олон хүний нэгэн зэрэг хүлээж авах тийм төлөвшил түрээгүй байж ингээд өнөөж нодон хий гэсэн бас болсонгүй. Тэгээ өнөөж даримт уртын дууны олон улсын наадмыг даримт уртын дууны наадмыг тойрсон олон улсын эрдэмтдийн ийтгэл хэрэгцүүлэг. За тэгээд энийг тойрсон ээжтэй ч зориулсан тэнгэр ээжтэй удаач зориулсан гарсан улсын газар хүй дарсан тоонтооч зориулсан ийм тэнгэр ээж гэсэн хөшгөө сургыг бүтээлээ бас үзэсгэлэн тойрсон үзэсгэлэнүүд энэ төр их олон ажил боллоо.
Ингээд энэ ажлыг нэгд ард нь гарсны дараа харж байхад бас сайхан байдаг юм байна. Одоо л харин бол ядарснаа мэддэг юм байна. Ер нь бол хэд хоног унтахгүй энэ хоног ерөөсөө ядарсахгүй байгаа юм шиг тэгээ байгаадаас одоо бол үнэхээр би ядарч ээ гэж бодож байна. Тэгтээ сайхан байна. Би одоо даригмын Сүхбаатарчуудын хүсэл мөрөөдлийг би бас давхар биелүүлж өглөө. Энэ бол уул ус мөртөг амын уул усны минь ивэл бас орсон гэж бодож байна. Ингээд хамтарч ажилласан хамгийн гол нь ерөнхийлөн ивэн бүтгсэн даригмын бод чин төмөр залуу чин төмөр гэдэг сайхан залуу байж тэ бүтээх сайхан эвдээд автай харьцаж явдаг хүний хүндэж чаддаг тийм сайхан хүн байдаг юм байна. Би бас сайн мэддэггүй байсан. Ингээд хамгийн түрүүнд одоо чин төмөртэй баярлснаа илэрхийлье. За би энэ салбартаа өөртөө ардын дуу гэж одоо зүтгэгээс зүйл байхгүй дээ. Сүүлдээ эдмийн ажлуудад зүтгэж байна. Ингээд соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын яам хамтарч ажиллаж байна. Яамдаа их баярлалаа. За Сүхбаатар аймгийн засаг даргын хамгаалын газар хамтарч ажиллаа. Миний энэ өөрийн одоо өсгөж өдий зэрэгтэй болгосон энэ нутгийн орон нутгийн үйл ажиллагаа бол их сайхан боллоо. Бүгдээрэнд нь их баярлалаа. За би одоо сумтай хүлээлгч гэж сумтай хүн шүү дээ. Одоо манай сум бол энэ хүн баруунтаа уулын сум мен нутаг. Тэгээд манай сум бас хөөрхий сум гэдэг нь сум шүү дээ. Тэгээд сая өдөртгүүд нь солигдож сонгогдсон байлээ. Тэгтэл өөрийнхөө хэмжээгээр зүтгэж тус боллоо их баярлалаа. Миний сум тахаа сайхан дашаарай. Окей. Дөө. За одоо хонь хүмүүс сэтгэлээр одоо сайхан энэ нь сайхан болоосоо тэр нь сайхан болоосоо чинийцээ эрүүл сарвал байгаасаа гэсэн улсуудад туйлын их баярлж байгаа. Тэднийхээ бүр баярлалаа. За тэгээд энэ ажлын ард ингээд гарлаа энэ сайхан дууч миний нутгийн дууны судлагдхуун нь боллоо. Эрдэмтдийн судлагдхуун болно гэдэг бол би өөрөө эрдэмтдийн хүний хувьд бас үнэхээр чухал юм байна. Энэ бол дуулахаас өөр асуудал. Тийм учраас миний одоо нутгийн дуунууд олон улсын эрдэмтдийн судлагдхуун боллоо. Миний нутгийн уртын дууг дуусан энэ сайхан дуучид одоо олон улсын эрдэмтдийн судлагдхуун боллоо. Бүгдээрэнд нь баяр хүргье. Ажлыг хүсье. Ямар нэгэн орчсон болоод уучлаарай. Тулгуундаа одоо амьсгаа дээрчил байна. Уучлаарай. Баярлалаа. Баярлалаа. Нэгэн зочдоо тааврын энэхүү даригмын дууны олон улсын наадмын ерөнхий ивэн мэдчээр орсон Гамболтын чин төмөр таны тайснаа өндөрлөе. Зэмбэр аймгийн супер баяр идэрэг таны тайснаа өндөрлөе. Сүхбаатарын баруун бодлогоо Монгол улсын ардын жүжигчин Шарын Чимцэгийн нэрэмжит даригмын уртын дууны олон улсын наадам хоёр өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөж дүнгээ гаргаж өнөөдөр энэгүй тайснаа шагналаа гардуулахад бэлэн болсон байна. Хоёр өдөр Сүхбаатар аймгийн Монголын өнцөг болон бүрээс хүрэлцэн гэрж уртын дуугаа цангинууж хадаад энэ алтан тайзыг чимж оюутлан сайхан дуугаар барьсан олон сайхан уртын дуучидаа Сүхбаатар шуудынхаа нэрээр талархал дэвшүүлье.
ингээд энэ хайцанд Монголын өнөө цагийн уртын дооны хоёр ноён моргил Сүхбаатар нутгийн хоёр ноён моргил зэрэгцээд зогсож байна. Ингээд Монгол Улсын ардын жүжигчин Чулуунбаатарын шар хөвгөө маань Сүхбаатар аймагт магнай төрөг нэмээд уртын дооны чуулга байгуулж байгаа. Тэгээд нөлөөлөө наадам дээр бас нэрмжиж шагнаа арадуулъя гэсэн байгаа. Ингээд та бүхний Монгол Улсын ардын жүжигчин Сүхбаатар аймгийн Халзан сумын Монгол Чулуунбаатарын шар хөвгөө нэгэн тэмэрья. За Монгол Улсын нэртэй уртын дуучин одоо хэлшинжлийн доктор профессор Шарын Чимэцэний нэрмжит Дарин уртын дууны тэмцээн хоёр өдөр явагдаад өндөрлөгтэй хандж байна. Энэ сайхан тэмцээнд оролцож байгаа бүх уран бүтээлчдэд халуун баяр хүргье. Үзэгчдээ бас хүндэтгэлтэй халуун баяр хүргье. Чимэцэн дуучин санаачдж орон нутгийн засаг захиргаа соёлын одоо соёлын газар ямар байдгаа олон газар хүмүүс энэ бүхнийг ижилгүй Монгол армийнхаа ижилгүй уртын дууд гүн хүндэтгэл үзүүлж ингэж сайхан өргөн хүндэтгэлтэй хандж байгаад шин сэтгэлээс ахмад дуучны хувьд их баярлж байна. Энэ тэмцээний эхэнд яг эхлэхээр эхэлж байсан миний сэтгэл бас дотлон жаахан нэлмэс гарах янзтай байлаа. Юунд гэвэл хүүхдийн дууны дугайлангийн хамт олон уртын дуу магнай төрөн гэдэг эдгээр ийм уртын ардын дууны дугайлангийн хүүхдүүд магнай төрөн гэж одоо ардын жүжигчин Чимэцэний одоо нэрийг хуудсуулсан энэ дууг жижигхэн сурагчид хүүхдүүд маань дуусан үнэхээр талархалтай байна. Энэ хүүхдүүд манай төрөнд дуусан шин сэтгэлээс баярлж байна. Тэгээд ахмад дуучин ус хүний хувьд баярснаа илэрхийлж сэтгэлийн бэлгийн гартуулъя. За инхүү шагнал гарган ануугмын Сүхбаатар аймгийн соёл урлаг спорт аялал жуулчлал залуучуудын газрын дарга Бадарчин золхоо таны өнөөдрийн өнөөдрийн Монгол Улсын ардын жүжигчин Сүхбаатар аймгийн Халзан сумын Монгол Чулуунбаатарын шар хөвгөөс өндөрлөгийг Сүхбаатар аймгийн магнай төрөг хүүхдийн уртын дууны жолны хамаа өндөрлөгийг гарган авлаа. Халуун сайхан нэрдэрсэн уртын дуучин Сүхбаатар аймгаас төргөн гаргалгаа. Өнөөдрийн энэхүү Монгол Улсын ардын жүжигчин доктор профессор Шарын Чимэцэний нэрмжит Дарин уртын дууны олон улсын наадамд өнөөдөр хүрэлцэн ирсэн Сүхбаатар аймгийн салбар идэр таны баяр хүргэж мэндэрчнээ төвшүүлдэг юм өнөөдөр хүрье. За 2 хоног Сүхбаатар аймагт маань олон төрлийн уралдаан тэмцээнүүд зохион байгуулагдсан ийм бас өрнөн өдрүүд болж өнгөрч байна. За энэ дотроос нэлээд тод харагдаж байгаа бас арга хэмжээнд манай одоо Чимэцэн ардын жүжигчний маань нэрмжит Дарин одоо уртын дууны хилцүүлгүүд, уралдаанууд тэргээд ингээд маш олон төрлөөр зохион байгуулагдаж ингэж явлаа. Тэгээд түрүү би бас одоо нээлт үзэсгэлэнгийн нээлтэнд хэлжсэн ер нь Сүхбаатарчуудын Монгол орон дотроо дэлхийд ондооших гол соёл нь бол энэ даринг соёл юм аа. Тийм учраас даринг соёлоо бидэд ирээдүйн хойч үедээ авч үлдэх, одоо үедээ
тодруулах энэ одоо арга хэмжээг бол бас одоо олон хүмүүстэй хамтарч ингэж зохион байгуулсан байж байгаа. Тэгээд гол одоо дэмжлэгийг манай дарин одоо буудлын хамт олон маань одоо чин төвөр захирал маань бас ивент гэж ингэж хамтарч зохион байгуулсан байж байгаа. Тэгээд нийт одоо спонсорчдынхаа нэрээс та бүхэндээ нэрээс тамийн газартай хамтарч ивент зохион байгуулсан хүмүүстээ бас гүн дадралыг хийж байна. За мөн энэ одоо тэмцээнд зөвхөн Монгол улсын төдийгүй олон улсын түвшинд болж 5-6 орны эдэмтэн судлаачид, дуурчид энтрээр ирж оролцсноороо энэ тэмцээн маань үнэхээр нэрмэттэй сайхан боллоо. Тэгээд ажил төрлөө зохицуулж энэ арга хэмжээнд хүрэлцэн ирсэн нийт одоо Монголынхоо уртын дуурчдаа мөн спонсорчдынхаа нэрийн өмнөөс бас талархж байгаа илэрхийлье. За цаашдаа ч энэ тэмцээнийг энэ сайхан арга хэмжээ бид нар одоо дарин фестивал гэдэг бас олон улсын арга хэмжээгээр тодорхой хэмжээгээр шингээгээд ингээд дарин гэдэг нэрийг бол ер нь одоо аял жуулчлалын томоохон бүтээгдэхүүн болгоё гэдэг ийм одоо зорилт тавьсан бид нар энэ 8 сарын ихээр бас дарин фестивалаа зохион байгуулж өгч гинэ. Тэгээд энэ дээр ч гэсэн төмөр бүтээлчд таавахтай бас өндөрлөө хамтарч ажиллах гэж бодож байна. Тэгээд энэ арга хэмжээг бас одоо хурж, ирж, үзэж, хөгжөөн дэмжиж манай одоо дуурчдад, уран бүтээлчдэд бас тэглийн сайхан дэм хайрлсан нийт бадрчуудаа үзэгч түмэн таавахтай бас талархж байгаа гэдэг яг бүгдэд маш баярлалаа. Энэ сайхан тэмцээний эзэн бодож, ийм сайхан өргөнтэй тэмцээний эзэн бодлоо уртынхан дүүгээ олон жил жигүүрдэж оттойсоо явсан энэ өнөөдрийн тэмцээний ойлгомжтой байна миний хувьд. Тэгээд дүүтэй баяр хүргэж сэтгэлээ үдгээ гартуулъё. Согтны кластерсын хоёр ардын жүжигчин Монголын уртын өнөөдрийн аргилтны яваа өнөөдрийн цагт баяр хөжилөөс Монгол улсын ардын жүжигчин шаргуун Монгол улсын ардын жүжигчин Чимэцээ хүндэтгэл зүйлийг спонсорчууд таавхандээ энэ арай сайхан амар амгалан баярлалаа. За манай курсын маань дуучин манай одоо хамгийн одоо ажилласан Монгол одоо доктор профессор Чимэцээ одоо курсын дуучид тэмдэглэлээ бас үеийнхэн сайхан дуучид нь одоо баяр хүргээд маш сайхан арга хэмжээ зохион байгууллаа. Чимэцээ нь одоо хөдөлмөрийн баатар болох хаа гэж бодож байна. Чимэцээ энэ хацлаад ихэвчлэн өсөөрэй. Хөдөлмөрийн баатар болоорой гэж хүсэж байна. баярлалаа спонсорчдаа өнөөдрийн наадамд ойрын хэдэн жилдээ энэ байснаа ийм олон ардын жүжигчид ийм олон гавьяатад хоромжуулаагүй өнөөр багтуустай сайхан наадам болж байна. Ингээд дараагийн хүмүүсттэй зочлыг хөржин Монгол улсын ардын жүжигчин доктор профессор Шарин Чимэцээ өнөөдөр үзүүлгээр Монголын урдын дууны холбооноос хөрөлцөн ирсэн байна. Ингээд аавдын Монгол улсын гавьяа жүжигчин цагцайхан нэг өнөөдрийн за Монголын урдын дууны холбооны нарийн бичгээр Монгол улсын соёлын дөрвөний ажилтан оюун эрдэнэний өндөрлөмөрья. За энэ талбарт тэнхүү чимэндийг өргөн төвшүүлье. Монгол улсын ардын жүжигчин доктор профессор Шарин Чимэцээ маань нэрмжид олон улсын энэ наадам гайхалтай сайхан өргөн дэлгэр болж амжилттай болж өндөрлж байна. За тэгээд Монголынхаа
нийт уртын дуучдын өмнөөс Монголын уртын дууны холбооны нийт гишүүдийнхээ нэрийн өмнөөс танд халуун баярыг хүргэж эрүүлэг аз жаргал уран бүтээлийн улам их өндөр амжилтыг хүсэн өрөөгөөд Монголын уртын дууны холбооноос таны энэхүү арга хэмжээг мэдээж 5 сая төгрөгөөр одоо мэдээж авах хүлээн авнаа. Ингээд эргэн зочдоо авдаа өнөөдрийн нөгөө Монгол Улсын ардын жүжигчин нэр дуртай дууч доктор профессор Шарын Чимцэгийн даргын уртын дууны олон улсын армийн ерөнхий ивент тэтгэгчээр оролцсон Гамболтын чин дүмэр таныг хүндэтгмөрье. Сэндэгөө өтөн жаамаа бүгдээ энэ өрөө мэдээ бүгья. Дижитал компани өдөрөөс 10 жилийн өмнө байгуулагдсан хоёр гишүүнтэй Сүхбаатар нутгийнхаа төлөө чин сэтгэлээрээ зорж ажиллах хөгжүүлэх өөрсдийн хувь нэмрээ оруулах зорилгоор байгуулагдсан. Тэгээ хамгийн анхны төсөл бол дараач очиж бодлоо төсөл үе талгаанаас яг өнөөдөр 5 жилийн өмнө болж байна. 20 оны 5 сарын 25-нд хаалганасан. Тэгээ маргааш одоо бүгд 5 жилийн өмнө болж байна. Дараач очиж байгуулагдсан анхны зорилгоо үүдүүлж гисэн болоо бөгөөд дараагийн жишээ дуудлын үр ашигаас тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг Сүхбаатар шүдийн өв соёл, оюун санааны бие тосгон зүйлүүдэд одоо хөрөнгө оруулах зорилгоор хуулийн тавлын төслийг дараа байгуулсан. Нэр бүхэл гишүүдтэй хамтар тэгээд хуулийн тав төсөл нь одоо Сүхбаатар шүдийн өв соёлоос очлох зорилготой ийм төсөл үйл ажиллагааг 3 жил болж байгаа. Тэгээд энэ төслийн хүрээнд одоо бид нэр аймгийн ойр тохиолдуулаад их нутаг маань шүдэг шиг сайн гэдэг ном одоо зураг номын эхнийхийг мөн дараагийн мөнгө оруулах хоёр бот номыг одоо мэдээ яах хамтар хөдөөж авсан байгаа. Энэ зураг цааш 6-аас 7 бот болж өргөж байна. Тэгээд энэ хүрээд мөн зураг баримтат гэнэ зураг авалтууд явагдаад бас нэг 3 жил болж байна. Энэ төслийн хүрээнд автованы наадам болон одоо аймгийн ойн наадмуудын соёл урлагийн арга хэмжээнийг өдөр зохион байгуулах, ивент тэтгэгчээр оролцох ийм арга хэмжээний дагуулсан. Хамгийн сүүлд дуудам тал төслийн хүрээнд одоо өнгөрсөн жил болсон 100 тохиолтой цаг үед 1 сар орчим хамгийн хүнд хөвшөлтэй байгаа малчин зам ордоо тусламж үзүүлэлтийг зохион байгуулсан. Энэ маань одоо бос орон даяар өргөжж хэлсэн байгаа. Энэний хөнгөд тагдаж авах. Өдөртөж явсан маань одоо манай жүжигчин өөрсдөө өөрөө ингээд гардаж явсан. Сүм борлуулалт одоо санхүүжилтийн асуудлыг дараач очиж бодлоо хийж ингэж явсан байгаа. Одоо мөн энэ ажлын хүрээнд өмнө одоо жил гаруйгийн өмнө Сүхбаатар нутгийн түшин сэрээс сумнаараа бацаахан ингээд нэр цуглуулах хүний өдөрлөгийг хийсэн дараач очиж бодлоо дээр энэ үнээс сурчлах үйл ажиллагааг явуулсан. Одоо энэ хоёр дахь одонгоо чинцээчтэй нийлээд дараагийн уртын дууг сурчлах зорилготой фестивалыг хамтран зохион байгуулж байна. Зохион байгуулалтанд одоо дөрвөн тал төслийг мөн ажиглаж амжилттай зохион байгуулж байна. Тэгээд энэ уралдаанд ингээд хүрэлцэн гэсэн дуучтай манай нутгийг зорж ирсэн бүх одоо уран бүтээлчтэй баяр тагстай хэлмэдье. Би бүгд цаашдаа өтөөрийнхөө өв соёлыг түгэнд идэвхжүүлэх татвар өөрчлөлт ажиллагаа болно. Тэгээ та бүхэн дэмжиж байгаарай, хамтарч байгаарай гэж үсгээ. За баярлалаа. Баярлалаа. Хэрхэн зочдоо Сүхбаатарын баруун хотноо 2 өдрийн турш Монгол орны үндсэн боловсроос олон уртын дуучид хүрэлцэн гэж хаасан баруун хязгаар ховдоос, ховтойгоос, завганаас өмнө говьсон Монголын үндсэн боловсроос энэ сайхан даатмад дэрж дарамтын сайхан дууг аялуулж туусан уртын дуучдаа баярлалаа. Энэхүү Монгол Улсын ардын жүжигчин хичнээн тухааны доктор профессор Сүхбаатарын уулын сумын Шарын Чимцэгийн нэрэмжит даргын уртын дууны олон улсын наадмын хүндэтгэлийн шагналыг
гараа дуутахад бэлэн болсон байна. Сэрэнгээр урдын дүүчний хол төшиг тулгуурлах шилдэг морин хуурчдын шагналыг яг одоо гардуулж байна. Шилдэг морин хуурчдын шагналыг Монгол улсын ардын жүжигчин морин хуурч Батсайхан ихээр орж байна. Монгол улсын сүлийн гэрбэний ажилтан Батсайхан таныг бас орж байна. Монгол улсын ардын жүжигчин шинжлэлийн ухааны доктор профессор нэрдуртын дуучин Шарин Чимцээгийн нэрмжит Дарган гуртын дууны олон улсын наадмын хүрээнд зохион байгуулагдсан Дарган гуртын дууны уралдааны морин хуурч ангидад 2 дугаар байр эзэлсэнд талархаж өргөмжлөлт хадгалуулав. 3 дугаар байр эзэлсэнд талархаж өргөмжлөлт хадгалуулж байна. Эрхэм хүндэт ариун болтоныг шагнасан байна. Өргөмжлөлт нэг сая төгрөгийн хамт Оргоолын Сквадренгийн жаахан шар театрын морин хуурч. Хоёрдугаар байрыг шилдэг морин хуурчаар эрхэм хүндэт маргат таашаалсан байна. Окей. Өргөмжлөлт нэг сая төгрөгийн хамт Монгол улсын консерваторийн багш Маргат. морин хуурын төрөлд 1-р байр буюу тэргүүн байрыг эрхэм хүндэт энэ төвшин жаргалтаа шагнасан байна. Өргөмжлөлт 3 сая төгрөгийн хамт Эргүүртийн дууны уралдааны тэргүүн байрын морин хуурч төвшин жаргалтаа хадгалж байна. Сайдын сургуулийн багш морин хуурч төвшин жаргалаа. Шилдэг морин хуурчийн төрөлд шилдгээр шалгаж тэргүүн байрыг эзэлсэн морин хуурч бол Б. Баттулах шилдэг байсан. Өргөмжлөлт 5 сая төгрөгийн хамт Шилдэг гран при шагныг эзэн Монгол улсын консерваторийн багш морин хуурч Батулга. Эвошагтыг Монгол улсын ардын жүжигчин Сквадренгийн Дарган сумын ариад Батсайхан морин хуурч гардуулж байна. Морин хуурын гişиг өдөрмөхөд гişиглэг болтугай. Зайху шилдэг морин хуурчдын шагналын мэдтгэгч улсын хурлын гишүүн Отгон Баяр танд чин сэтгэлийн халуун талархал дэвшүүлж байна. Дарган урдын дууны олон улсын наадам маань А буюу мэргэжлийн урдын дуучид, за Б буюу ардын авиастын урдын дуу сонирхчдын дунд зохион байгуулагдсан байгаа. Одоо эрхэм үзэгчдийнхээ өмнө Б ангилалд тэргүүн байруудыг эзэлсэн урдын дуучдаа алдаршуулан байснаа мэдтгэн зарлал бэлэн болсон байна. Ийхүү Монгол улсын ардын жүжигчин Элвижгийн ухааны доктор профессор нэрд урдын дуучин Шарин Чимцээгийн нэрмжит Дарган гуртын дууны олон улсын наадмын хүрээнд зохион байгуулагдсан Дарган гуртын дууны уралдааны Б ангилалд тусгай байр эзэлсэн талархаж өргөмжлөлт хадгалуулав. Ийхүү эргэн хүндэт хэ цэцэн нэмнэ
ивент гэрч дарин зочид буудал урдын дууны олон улсын академи 13 дугаар 2025 оны 5 дугаар сарын 24 Шагадын Монгол улсын ардын жүжигчин Жолонбаатрын шар гүхэн гардуурна. Саяны шагналмаа андуурдаж орж ирсэн байна. Энэгүй Монгол улсын ардын жүжигчин Билжийн ухааны доктор профессор Нэрд Ордын дуучин Шарын Чимцэгийн нэрмжид Нарийн гуртын дууны олон улсын наадмын хүрээнд зохион байгуулагдсан Нарийн гуртын дууны уралдааны Б ангид тусгай баримтсан талархаж өргөмжлөх хадгалуу Сквадр аймгийн сандаргын тамгын газар уралдааны дууны олон улсын академи гэсэн байна. Иргэн хүндэт Б ширүү мадыг хүндэт ngөрья. Энэгүй наадмын тусгай баримт эзэлжээ. Тусгай баримт өргөмжлөл 2 сая төгрөгийн хамт дарагджээ. Замангүй шагналыг бол дансаар шилжүүлнэ. Яг гэвэл төрийн байгууллага учраас Нарийн гуртын дууны олон улсын наадмын хүрээнд зохион байгуулагдсан Нарийн гуртын дууны уралдааны Б ангид 3 дугаар эзэлсэн талархаж өргөмжлөх хадгалуу Сквадр аймгийн сандаргын тамгын газар гэсэн байна. Иргэн хүндэт мөнх баян таны 3 дугаар эзэлсэн дуу шагнал гарадан авъя хүндэт ngөрья. За өргөмжлөлийг 3 сая төгрөг нагадж байгаа. Нарийн гуртын дууны олон улсын наадмын хүрээнд зохион байгуулагдсан Нарийн гуртын дууны уралдааны Б ангид 2 дугаар байр эзэлсэн талархаж өргөмжлөх хадгалуу Сквадр аймгийн сандаргын тамгын газар уралдааны дууны олон улсын академи Иргэн хүндэт Эрдэнэбаатар 2 дугаар байрыг эзэлжээ. Шагналыг Монгол улсын ардын жүжигчин Шарын Чимцэг гардуурна. 2 дугаар шагналыг өргөмжлөл 5 сая төгрөгийн хамт дарагж байгаа. Англид шагналд орсон урагтчдын уртын дуучдын шагналд дансаар орж байгаа шүү гэдэг та бүхэн дуулгая. За ингээд Б-ийн тэргүүн байрын шагналыг ардуулж өгөх юм аа. Аймгийн сандарга эдэр өдөөний хүндэт ngөрья. За ингээд Монгол улсын ардын жүжигчин Шарын Чимцэгийн Нарийн гуртын дууны олон улсын наадмын хүрээнд зохион байгуулагдсан Нарийн гуртын дууны уралдааны Б ангид 1-р эзэлсэн талархаж өргөмжлөх хадгалуу Сквадр аймгийн сандаргын тамгын газар урдын дууны олон улсын академи гэсэн байна. Иргэн хүндэт цэцэг сүрэн баны шалгаруулж баяр хүргэлийн шагнал гаргах авъя хүндэт ngөрья. Нарийн гуртын дууны олон улсын наадмын тэргүүн байрын шагналыг өргөмжлөл 10 сая төгрөгийн хамт нагадж байгаа. Атаран баяр хүргэе. За Сквадр аймгийн сандаргын тамгын газраас бас Нарийн өв соёлоос урчлах энэ арга хэмжээг ивент этгэж дэмжин оролцож байгаа. Тэгээд энэ арга хэмжээг зохион байгуулахад хамгийн газраас нийтдээ
шагналын санд 20 сая төгрөгийн шагналын сан гаргаж байгааг бас дуулахад таатай байна. Баярлалаа. Ардын дочиндаа шагнал гаргаж байна. Баярлалаа. Эйго Монгол Улсын ардын жүжигчин Гэлүжгийн хааны доктор профессор Нэрит урдын дуучин Шарын Жимцэгийн нэрмжит Дарган урдын дууны олон улсын наадмын хүрээнд зохион байгуулагдсан Дарган урдын дууны уралдааны Б ангид Гран-при эцэсэн талархаж өргөмжлөл хадгалуулуу Дарган зочид буудал урдын дууны олон улсын академи баруун урд хатгсан байна. Гран-при шагналын эзнэр эрхэм хүндэт Б Отхон Жаргал шагналыг ерөнхий ивент гэж дамжуулсан чин дэмрэн гардон Отхон Жаргалны өндөтгөн барья баярлалаа. Гран-при шагналын өндөр шагнал 15 сая төгрөгийг хангалтуулж байгаа баярлалаа. Эргэмсэг ноёд хатагтайгаа өнөөдрийн энэ тайзан дээр олон шийдвэрүүд маань тодорч байна. Энэ тэмцээнийг бид бүхэнтэй Монгол Улсын ардын жүжигчин Шарын Жимцэгийн энэ гайхамшигтай олон сайхан урдын дууг амилуулж тайзнаа үзэгчдэд энэ сайхан тэмцээнийг зохион байгуулахад гүн тусалцаа үзүүлсэн Сүхбаатар аймгийн засаг даргын тамгын газар Заамун ДЖ компани захирал Гамболдын чин төмөр мөн хамтран ажилласан бүх хүмүүстэй үзэгчдийнхаа тэмцээнд оролцсон бүх сайхан урдын дуучид барин хуурсныхаа нэрээр дахин талархлыг дэвшүүлээ. Та бүхний ажил дандаа дэшээ болдог гэсэн нэрийг дэвшүүлээ. Ингээд энэ цаг мөчид Дарган урдын дууны олон улсын наадмын мэргэжлийн төрөл буюу А ангилалд тэргүүн байр эзэлсэн урдын дуучдыг алдаршуулан тайзнаа зарлаж шагналыг нь гардуулахад бэлэн болоод байна. Өнөөдрийн тэмцээнд Монгол Орны өнцөг болон бүр баруун хязгаар ховдод завхан өмнө говьтай за өөрөнгөө гээд олон газараас үргэлжлэн ирсэн мөн энэ урдын дууны наадам маань Япон улсаас бас Монгол урдын дууг өнөөдрийн тэмцээнд бас дуулж оролцсон их онцлогтой сайхан тэмцээн болдог гэж хэлэхэд таатай байна. За ингээд цагтаа гардуулах бэлэн болж байна. Монгол Улсын ардын жүжигчин Гэлүжгийн ухааны доктор профессор Нэрит урдын дуучин Шарын Жимцэгийн нэрмжит Дарган урдын дууны олон улсын наадмын хүрээнд зохион байгуулагдсан Дарган урдын дууны уралдааны А ангилал тусгай барь эзэлсэн талархаж өргөмжлөл хадгалуулуу Дарган зочид буудал урдын дууны олон улсын академи баруун урд хатгсан байна. Тусгай барийн шагналаар эргэн хүндэт Түмэн жаргалтай тодорхойлсон байна. Танд баяр хүргэе шагнал ардын аврын өндөд нүрийн шагналыг тэмцээний ерөнхий шүүгч Монгол Улсын соёлын нэргүүний ажилтныг профессор доктор Даргжинав гардуулж байна. Монгол Улсын навья жүжигчин Түмэн жаргалтай өндөд нүрийн тэмцээний тусгай барийн шагнал Монгол Улсын навья жүжигчин Түмэн жаргалтай Тасарын шагналыг 3 сая төгрөг дарагдуулан гардуулж байна. Эрхэм урдын дуучин навьяатаа хадгалж надад баяр хүргэе.
жүжигчин Илвичийн ухааны доктор Барбис нэр дуртай дуучин Шарын Чимцэгийн нэрмжид Дарган гуртын дууны олон улсын наадмын хүрээнд зохион байгуулагдсан. Дарган гуртын дууны уралдааны англи буюу мэргэжлийн төрөл 3-р байр эзэлсэн талархаж өргөмжлөл алгадуулав. Дарган зочид буудал уралдааны дууны олон улсын академи Энхүү 3-р арын шагналыг эргэн хүндэт гэ баасан суранда хүрдэжээ. Баяр хөөргөсний цагтаар хавыг хүндэт мөрий Ордвангийн шагналыг дагалдаж өргөмжлөл 8 сая төгрөгийг гардуулж байна. Ордын дочнда орон бүтээлийн хэмжээтэй гэсэн гэрээ. Тэрсээ дөрөв шагнаар тавчаад хамтын дочтой баяргийн ордын дооны Монголын гэзгөр Монголын ивэг болтогоо. Монгол улсын ардын жүжигчин Илвичийн ухааны доктор Барбис ордын дуучин Шарын Чимцэгийн нэрмжид Дарган гуртын дууны олон улсын наадмын хүрээнд зохион байгуулагдсан. Дарган гуртын дууны уралдааны англи буюу мэргэжлийн төрөл 2-р байрыг эзэлсэн талархаж өргөмжлөл алгадуулав. Ерөнхий ивент тэгш Дарган зочид буудал ордын дууны олон улсын академи баруун бүрт төрсэн байна. Эрхэм хүндэт Эрдэн суудаа бадарчаа. Баяргийн шагналыг стадрагийн засаг дарга эдэн гардуулна. Мэргэжлийн төрөлд 2-р байрын шагналыг 10 сая төгрөг дарагдаж байна. Монгол улсын ардын жүжигчин Илвичийн ухааны доктор Барбис нэрд ордын дуучин Шарын Чимцэгийн нэрмжид Дарган гуртын дууны олон улсын наадмын хүрээнд зохион байгуулагдсан. Дарган гуртын дууны уралдааны англи буюу мэргэжлийн төрөл 1-р байр эзэлсэн талархаж өргөмжлөл алгадуулав. Ерөнхий ивент тэгч Дарган зочид буудал хамтран зохион байгуулагч уралдааны дууны олон улсын академи баруун бүрт төрсэн байна. Эрхэм хүндэт Баян жаргатаны хүндэт мөрийа шагналыг Монгол улсын ардын жүжигчин Спатраймгийн Олбайн сумын харьяат Шарын Чимцэгийн гардуулж өгнө хүндэт мөрийа. Мэргэжлийн англи тэргуун барьсан дуучны мөнгөний шагналд 15 сая төгрөг дарагдаж байна. Баяр хүргэе. Монгол улсын ардын жүжигчин Илвичийн ухааны доктор Барбис нэр дуртын дуучин Шарын Чимцэгийн нэрмжид Дарган гуртын дууны олон улсын наадмын хүрээнд зохион байгуулагдсан. Дарган гуртын дууны уралдааны англи буюу мэргэжлийн англи гран-при байр эзэлсэн талархаж өргөмжлөл мөнгөн шагнал алгадуулав. Ерөнхий ивент тэгч Дарган зочид буудал хамтран зохион байгуулагч уралдааны дууны олон улсын академи энхүү мэргэжлийн англи гран-при шагналыг эзлэн эрхэм хүндэт анх чимэг шагналыг ерөнхий ивент тэгч чин төмөрөнийг гардуулж өгнө хүндэт мөрий. Баяр хүргэе. 20 сая төгрөг дарагдаж байгаа болгонд байна. Гуртын дуучин анх чин халуун баяр хүргэе бүгдээс гадаад шин.
жүжигчин Эцэгдэн шинжилгээний доктор профессор Дортын Блочин Шарын Чимцэгийн нэрмжит Олон улсын даргын гортын дооны наадмын Гран-при шагналт Улаанбаатар театрын дуучин Анх Цэмэг Дооныхан өв соёлыг вэдгэн оролцсон Сүхбаатар аймгийн засаг даргын хамгийн газар мөн даргын зочид буудлын чин домор эзэнтэй даргын зочид буудлын хамт олонд Сүхбаатарчуудын нэрийн өмнөөс урдын дуучдынхаа нэрийн өмнөөс Монгол улсын аргын жүжигчин Шарын Чимцэгийн нэрийн өмнөөс үзэгчдийнхээ нэрийн өмнөөс алдартай дэвшүүлье. Тэгээд тэгчээд хүмүүст зочид таавны өнөөдрийн уралдаанд оролцсон холоороо сорин гэсэн урлагийн дуучид барин хуурчтайгаа өндөдгийн зураг татварыг өрж байна.